Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн төрийн шагналд зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат. Сулын 25 өгүүлэг. Мөнөөхөн бужигн жасан залуус тархан одов. Гэрийн хомир хангайж, намрын тал шиг уйдаан үлдлээ. Би өвлийн идэж төхөөрч өгсөн залуусыг далд ортол овоон дээрээс хард суухад цээж эзгүрэн хоосорч хизээ юм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт авдан. Миний энэ шүтэн болсон эрэст манай хонхрынхан ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн дэрмэн гэж шавулсан шар залуу харахад хиймэрлэг нэгэн мөн боловч шиг хазаарын солиотой эмээлийн хэнэтэй гэж шивэр авир хийн. Саахалтын бунжаач агунц хүртэл муулна. Энэ зун ганц хүүн ганган цагаан эхнэрийн дагуулж ирэхэд шөнжин хөзөрдөж хонжилдээ. Үүрээр мордохдоо манер хөзрийн туучхаж. Хүүн "Гүй би хөзрөө хурааж аваад л өн тавчулсан юм да" гэхэд хээнцэр эхнэр нь "Миний мөрийг түшчрээд л боссноо нэг их сунаас юм а" хэмээвэл "За тэр тэгтэл уннаас суглаад ханьцуулчихгүй юу" гэж бужааж агунц дорн нотолжээ. Гэвч дэлдэн дэрмэний үхрийн гэдэс шовтрах адуун шатаач ихсэлт бол нүдэрмхийн зуурт бүтээх ажил. Ижи хүртэл магтсан билээ. Тэр болгон сонсоогүй магтаалуг нь цочсон мэт мемрүү сэрмийдл харснан масаад л энэж "Шоронгийн хадаас болболч хоолтойгоо шүү" гэж хэлээд ижид ханг цаг нь болсон би. Төвнийг дагуулж давхидаг нь шавг андыган бодвол хэм үдсэн толгой. Дуган усны аран гэрт байх хуучин төгөргийн хийдийн туйрнан төлөвлөсөн бригадын төв дээрх хідэн шавар тагзыг зүгээр байлгадаггүй. Байцсуулын байшин хэмээн нэг нүдээр үзэхгүй байгаад цоож зургийн сух татаж цонг хаалгын эвдэж орон туурганы эсгийг эмээлийн мод тэсгээдгүй юм. Орон шоронд орсон нь ч би. Гэвч манерийн үхрийн дагдсан дунд алхаар нэг удаа цохоод нам унгах эрдэм бол хосгүй. Уур савсуулан өвчих, өөхний өнгөд зарцаагүй байхад мөчлөгсөлт бол гарт нь орчихсон ажил. Манай өвлийн идэж болох харга унж, сувай хэрэг, 3 хоног үдийн хугаст эдбад хийж орхив. Хонь гаргахдаа намайг дуудаж "Хөлийн татчваа" гэсэн боловч би очиж зүрхэлсэнгүй. Бүр амин гарсан хонь "Гүй чи өвчүүд өшж байгаач" гэсэн ч би зүрх хүрсэнгүй билээ. Ичи "Миний мод инкер банд зүрх муутай хэмээн намайг өмөрхөд шавг "Хайц муу чир болдоо" гэж хаахалсан шар халдсан иргэний өөх халгалсан өвчшүүг хэрхийд л хадахад өөрийн ирэхгүй нүд буруулан гэрийн араар орвол "Байгээ сүнсэн зайлчхан" гэж ичи анайл намайг өмөрөх сонсогдов. Энэ шар халдсан эрэг номхон дэнжсэн мал байсан юм. Хорооны ингэрийн нургсан шар буудсан дээр би бишгүй олон удаа морь болгон унаж, бүх болгон барилдаж өссөнсөн. Ер говийн ганц гэрийн хөөхд гэдэг амтан уйдж гүйцдэг юм. Эл ганцаарлаг мартагнуулан наадаж тоглодог нь мөнөөхөн эргэсэн. Хээр имбэлч эрдэж, хоньны нөмөрдөж чимээгүй хэвж хэвддэг айдуу цүүлэн амтансан. Ийм бодоход самсаа шархирч, нүд аяндан чигтэн шар халдсны хэвдэж асан бууцны хормыг харлаа. Анхны цас хайлмагт уулан налайж асан хэвтэр нь бүлээн нэрийн атал. Тэр одоо ахаад хизээч тургихгүй, ахаад хизээч майлахгүй болжээ. Төөнийг гэж сэрэлгүй хэвдэж байхад нь ижи "Миний хүүгүйгээр шар халдснаа барай дээр" гэхэд би чавхтан очоод хүзүүлдэж авсан юм. Хөөх хэмэндэ. Өнөөл сурсан зангараа ноолж ноцолтхно гэж бодсон болтой чимээгүй босож дуулууртаа явсаар шавгын чанга гарт орж илээ. Шавгын бүдүүн бахим сарвуу суг цавных нь өсгүй арснаас яз атхан дээш нь харуулхад "Энэ чи юу болж байна" гэх мэт над руу харж билээ. Гэвч тэр нүд нь надаас үл салхаажээ. "Миний хөө гэцгийг дүмпа аваад ирээ" гэхт нь гарсангүй. Ижи өөрөн орж ирэн "Гиз гарчгаад байх чинь яач хаа чи" хэмээн уцаарлангуй хэлэхэд нь нүдгүй мэм намайг өмөөрөн "Нялх хамтанд улаа үзүүлж яах нь вэ"
гэлээ. Мэм хариу хэлсэнгүй гуйлан төмпөнгөн гялцтал нарчаад сэвхийдэл гарч чадав. Нүдгүй мэм хүнжил дороос буурал толгоон зухайлган миний банд үзмэд хэмээн модон тагштай үзмд төхүүллээ. Энэ бол нүдгүй намайг ихэд хүндэлж байгаа хэрэг болоо. Нас 80 гарсан тэрээр намайг мэдээ ороход л нүдгүй нэгэн байсан агаад харин ам барих аж хэмээн намайг хөөрдөж надаар нүд хийж айлхнараар ордог байж билээ. Сүүлийн хэдэн жил сүрхий дорорж хэвтрийн хүн болжээ. Ижи өглөө сэрэхэд нь аяг үзм хийж дэрэн догоор нь шургуул хагаад үзм маань хоёрон хүлхэж өдрийг барна. Хаяа би үзмнээс нь сэмхэн хулуухан бий. Гэрийн зүүн орон дээр хэвтэж байгаа нүдгүй мэмийн хучлага дээр оройн нар тусаагүй байхад үзм дуусвал хулгай ирлэрдэг билээ. Баригдлаа гэж юу гавхав? Ижи маань хоймрын хүрэн авдар үед мөлхөн нүдгүй мэмийн аягыг дөөргснэн над атхыг өгчхөөд бага яд чинь хэлэнтэй гэж чанга гэлдэг байлаа. Энэ нь намайг шийтгснэн нүдгүй мэмэд дуулгаж байгаа хэрэг. Ёр ил шийтгэлд буурайд сэтгэл ханаж яах нь вэ хөөрхийг хэмээн намайг цагаатгадаг байлаа. Багая хэмээх нь миний нагц ах. Насны үрээр хүрээ хэдэж шавлан суусан хэдийч цаг төрөө өмөхөд шар шувталж төрсөн ганц түгэн бараадсан ижи юм. Бурхнаа нууж тагтаг зулаан шүн дунд өргөдөг зүүн цагт голом цахих галзый болон бие төржээ. Багая өөрөөрөө овоглож тостой гараар баримгүй өсгсөн нь би. Багаяад мянган боловч намайг яахчгүйг би гадарлана. Их удажил сүрхийн муухай харна. Тэр нь алгадаад авснаас дор шийтгэл мэт санагдах нь би. Муу нагацхан гомдоочих үедээ гих айдас жаахан цээжинд минь багтж ядан төгших билээ. Ёр дөрвөн халуун ам. Энэ маягаар л нэгэн ам бүл болж бор хоног шар нарыг өнгөрөөх тул нүдгүй мэмийн үзмээр дайлхан даруй их хүндлэл мөнөөсөө мөн. Хитэ миний хүү ид. Тэр улаа харж яах нь вэ? Би хараагүй. Болчээ миний хүү. Битгий хараарай. Ид үзм ид. Таны үзм дуусч байгаа шүү дээ мэмэ. Зүгээрээ. Өнөө маргаашгүй багаяа нэр нь мэмэн баяжаад л явчихна. Гэснэн шүдгүй улаан бойлон гарган хөгжилтэй инээхэд цагаан унсан хоёр нүдэнд нь баяр гялс хийснэн гэнтхэн төв болж юм. Мөхөө минь яаж явдаг юм бол да? Гэвэм. Улаанбаатар хотод байгаа да. Тэрч тэмээ л байх. Өнөө авч явсан жаал зугаа юм нь борлоо л байх та. Гэд хараа орсон мэт утаа старсан тоон ширтэж санаалдав. Багаяа минь жилийн хаврын хавсганаар хэдэн тэмээний унгас адууны хөвөр ямааны ноолуур сэлт шуудалж аваад замын машин дагдан хот гарч өгнө. Хөөрхий минь мөнөөхөн даржин хөрөнгөө яаж жөнгөрүүлдэг шүү ухаантай юм бөөмөд юутаач бууцсанд бууж эдэж төхөөрсний жаахан хонь хотын бовдоо хоргой торохтой эрэхт нь миний нар гардагсан. Багаяа эрэх төхөж байгаа да. Гэд би цээжний хүнээс санаалдахад нүдгүй мэм чөргөр туранхай гараар тэмдчин миний шороо нэрдсэн дүнжин толгой гэлснэн эрх хөнгөө айлж зотрол байдгийм газар. Багаяа нь модернэ гэлээ. Багаяа ирвэл бөөм баяр. Өчүүхэн муу бий байтугай хайрхан төгрөг минь баярлах шиг санагдана. Энэ хэр ижи гаднаас уур савссан халуун гэдэс нэлхийлгэн орж ирснэн хээ минийх үг алчихгүй гихтгүйд орчлоо хэмээн аргал зэргэлэхэд нүдгүй мэм байг ир амтныг үнстэй утгах чинь дутаа юу хэмэр тан муу гэвэл мэм овто бууралдсан шангаан илж чихнийхэн араар урлагтайхан гавчуулаад галаа үлэн хөгжөөлөө. Хөх аргалын гал хуурай харган дамжин дөрлөж манай гурван давхаргатай дөрвөн ханд дрон л халууд үгэж явчихлаа. Нүдгүй мэм өндийн сууж хээ гал үзэгч яасан сайхан юм бэ хэмээн гараан ийхэд мэм тогоо тавин
тарган гэдээс үйж. Энэ хоёр ч гялзуур юм а? Гэхэд зуран хаачин сайтар арчиж зүсэн мэлэг сэмжин дорон шарлаа. Нүдгүй мэмэ умаахом гэснэг шарсан илгэний үнэр аван миний моху өглөөнөөс хойш хил дээр юм тавиагүй хөлсөж байгаа. Гэхэд ижи гадаа хоёр жалгаагүй гэсээр тусдаа урлсан сэмжтэй илгийг модон бавгардаг хийн бид хоёрын өмнө тавилаа. Мэм тэмдчин авч өмхөлнө. Мөнөөхөн миний ноолж дассан шар халдсан эрг түүний гайхсан нүд надад харагдах шиг болоход чимээгүй гарлаа. Гадаа сэрүү татан сөөмөж өвлийн ихэнх сарын элчмуутай цагаан наран бүүдгэр саарал тэнгэрийн хээлд хунгар туулшва шар тэрлэгтэй ганц чагунц шиг зүдэн зүтгэн ажээ. Энэ бүгдийг би харан байхад бас миний дэрэгдэх өчнөн олон нүд ширтэн байх нь улаан шүтлэн үхрийн тэсгэлцсэн нүд, суваа хэргүүний айсан нүд, ялангуяа шар халдсан иргэний асуусан харц байлаа. Ийн ах үед их л хөхөн хөхрөлдөг сонсдож мөнөөх хоёр сангэр шагаандан тултал дөрвийг нэргүүлсэн ажлын хар бахиалан пар чирэн бугуйндан хүртэл сусуулсан гараан хол савчин айсвэ. Ер нь л их баатарлаг гавья байгуулсан мэт цээж төгөхгөр хараад эгвэрэжээ. Хойд өөхөө гар дээр усыг адил. Би хөлдчихгүй хэмээн хом бомбайгаар сайтар хочсон гангаас ус хутгаж мань хоёрын гар дээр хийж өгөхөд тити гэх хагаад зориуд мөстөн зармигдсан ус хутхан пал хэдэл асгахан өсөө авч байгаа хэрэг хэмээн ойлголоо. Гэрээс мэм хүүхдүүдээ орж ирж халуун гэдсэд гэхэд унаар мань хоёр өвлийн хүйтэнд сугалдаргалсан дээлийн ханцвэлэн орж баруун талаар хангаалтан суулаа. Мэм зүрхний титмийг галдаан өргөөд таван сул юмнаас бурхан дан тавьж миний хов хэмээн өнгөлцөг нүдгүй мэмийн хов хэмээн үе сүүл гол махтай хүртээгээд бусдын төмпөнтэй нөгөө хоёрын мэдлд өчөглөв. Шавга урагш тавшин сууж мөнгөн тоногтой хуйнаас нь их ховлтой том болиусан ширхийдэл суглан өөх махан алгалсан дөрвөн өндөр эрхивчлэн зөсөж том өмхөлөхэд шанаа туушны нь овс хийх ажээ. Харин дэлдэн дэрмэн мэмэн өгсөн тостааж хар болсон модон иштэй муу тонгоргоор уушиг элэг төдийг гоочилж цагэрэг цусам итийг хэд өмхөл эдэл цад болтой над руу дүрлийдэл ширтснээ хоолойдэж гэв. Мөнөөхөн шар халдсан иргэний нүд харагдаад байсан тул би багвартай өмхөлцгэн барайтай чигтэн сууж байлаа. Шавг завжааран тус савируулан тарган нуглуур шалир зажлангаан мод дөмс ч гэсэн юм шиг гэснэг нэг их цэцэн мэрэг үгэлчихсэн мэт маасаа тлэнэ. За гэнт олдсон гэдс биш. Гэмээсэн одоод биш боллоо. Гэд саруугаар нь тосурсан гараан дээлинхэн дотоод ормойд шударч хутхан сархид л хуйлснаа. Цоохор лөгдвийн хэр бунаа хэмээн өндийхэд ижи тус нь арвтын улаан дэвсгэрт барилаа. Шавг дэрэгдэхтэн өгөхөд дэлдэн дэрмэн чимээгүй өвөртлөө дугүйхэн дагаж одов. Төдхнөн дөрөв ханг хийж морин туураа тожир холдсноо үнсний цахнаас тажигнан алслав. Тэд явчихлаа. Миний цээжнэн мордын тоос манаран босч үлдсэн мэт жигтэйхэн гуник дөрж эх хүн гисэндэн газрын өндөр хотны хоймор бараадсан энэхүү намхан буурал овоо бүлгөө. Багая бит хоёр өксөх бүрдэн бэлин жолоо нэмсээр овоо болгосон төдийгүй буух болгондоо нар зөв тойрсоор сайн ажил жим митийг үүсгэжээ. Би хот хэмээх холын хол газар буй өвгөн нагцан өөрийн ирэхгүй өгүүлж ганцсан утас шиг бүдэгжим даган уруудахтан баяагийн мөр бүлээнээр үлдсэн мэт хөлийн ул халууд өгж байлаа. Чингэтэл арьс шир дэлгсэн хорооны хөлдөх жаахан боргэрээс ижи гарч ирснэн минийхөө хэмээн дуудаж шингэж буй туны муутай цагаан нар руу сарвжлан хараад хээ нар хүрээлч гэж
Өнөөшин шуурх нэ? Гэхэн сонсогдов. Би шовго мэт нуруугаан өрн тэхэг алхаж бага яг дуран хоолой засвал ижи сая намайг олж хараад "Минийхөө энэ төмбөнд усъя" гэдэр гэлээ. Мөнөөхөн шар алсан эрэг болон амин өгсөн амьдсын гэдсгүзээ хийж байсан гуйлын төмбөн ажээ. Ижи усны ган түлхэн ус хийж хүчирдэггүй юм. Миний ганц гайхуулдаг ажил тэр. Гуйлын төмбөнгөн амын нөхтүүлэн барьж угаад дүүрэн устай ганг жаахан түлхэхтөдий сэрв татсан цэв хүйтэн ус хол хин асгарах билээ. Энэ ч бас эрдэм. Гялстал арчсан гуйлын төмбөнд мэлтэлцтэл дүүрсэн уснаа миний нунж доройцраа нэг зуун болж нэг хавтгай болж алиалах ажээ. Ижи гэрээ хаяанд орчих гэснээ тэмэн тэрэгсэлтээр дэлгэж тавьсан хаа гоёыг шар ширхийтэл хуулан эргүүлж тавиад "Миний хүүгийн цогцнууд хаа билээ?" гэв. Ер өчүүхэн надад хэнэгэнд хэрэг болох юм байж гэмэн би учиргүй баярлдаг билээ. Гэтэл ижид минь чулуун гэртэн аяг, давгар, хул хийж тоглодог гуйлын цогцнууд хэрэг болсонд би учиргүй баярлав. Надад ер нь хэдл бол хэд вэ? Нодны намар бригадын төв сахиж байхдаа Төвөргөн хэдийн дугнын балгас сүмийн төрнөөс би лавтая 60 гарвыг түүсэн юм. Эхлээд сүрхий шохоорхон тоолж байснаа олон олдоод ирэхлээр толгоонж байлсан юмдаг. Эл баярт гуйлга намаа гэж игүүр ургуулж, овоо толгодын ингэрдэх бяцхан хадны нөмөрт өрсөн чулуун гэр өөдөн чавхтав. Миний тоглоомын гэрт дутуу юм үгүй. Мэмийн гуйсан гуйлын цогц гэрийн зүүн хаяагаар 9 10-аад үе бий. Зарим нь суурсан, эмтэрсэн хэдий ч цогцол бол цогц шүү дээ. Тоодон жаахан дээлийнхэн халтар хормой дүүрэн гуйлын цогц хормойлж ижидэн чавхтан ирлээ. Ижи хараахан хөлдөөггүй шар халзан иргэний арьс дэлгэж нуглаан дээр нь бяд муутай хөлөөр бяр муутай өсгийдэж байснаа "Минийхөө хэд гიშгэт" гэв. Би малыг мал гэлгүй тоглож явсан болохоор арьсан дээр нь хөл тавихаас зөргшин "Цогц" хэмээн өгчхөлөхөд насаа нэм гэсээр ижи мөнөөхөн гуйлын төмпөнтэй ус руу очивол орон жаварт өнгө тогтонд заримгцсан байлаа. Миний ижи дулаан алгаараа төмпөнтэй мөсийг инхрийлэх мэт хэлснээ "Умаахум хэмээн зөөлөн аргадаад мөнөөхөн гуйлын цогцсыг дутуухан хөлдсөн мөснөн баттайхан шигтгэж харагдлаа. "Мянган зул өргөдөг гэдэг юм аа" гэж ярин дарж шигтгэвч ер 20 зул багтах болтой гуйлын тахилаан мөсөнд шигтгэж эхэллээ. Ижи хийж байгаа ажлаа бишрэл дүүрэн гүйцэлдүүлэх хагаад 19 20 21 гэснээ мөнөөхөн шар гуйлын төмпөн дэх хөхөм өснөө шигтгсэн 21 цогцонд тос цутглаа. Мөнөөхөн ичин тэргэлсэн малын бөөрийн өөхийг хайлуулж зул өрх нь инвэлээ. Гүлмэр цэнкэр мөсөн дээр халуун шар тос дороон зарцаж хоргүй зуны шаргал тойром шиг болоход ижи хөвөн имэрч бүтээсэн зулын голом нямбай шигтгэв. Ин хөхөс хөлтхийн цагт миний ижи хүнтэй зочин донж үл гаргах ган хээдэ загал цахиураан цахин гал өртөөж 21 зул асаасан билээ. Нүдгүй мэм маань нүд орсон мэт зулын гол ороосон хөвөнгийн шинхэн үнэр авч сортолсон "Өнөөдөр зулын 25-нда хоорхи" гэснээ зааны хужирхаа ирэхэн шамдуухан эмрэх билээ. Чулуун хороо бараадж буусан өнчин ганц гэрийн тусдаасан бор бүрээсэн дээр мянган зулын гэрэл ойн бууж үзэгдэг хагаад нүдэн анаад харвал манай муу дөрвөн ханд үлгэрт гардаг оосор бүчгүй орд цагаан өргөө мэт харагдаж билээ. Би биширч гүйцхэн ирэхэнд өөрийн мэдлгүй "Өнөөдөр зулын 25" гэж шивнэн хаа хол яваа нагцдаан чивлүү ер дэргэд зул ороод суугаа ижидэн чивлүү сүсэлж байлаа. Эл зулын гэрэл
Диваажинд хөөрхөсийг очих замыг гэрэлтүүлдэг нь үнэн аваас би улам зул өргөгсөн билээ. Хөрзөн хорооны шар буудснаа хөөцөлдөж өссөн шар халдсан даймын лавтая диваажин зүг одсон бизээ гэж бодох сацуу. Ээжээ минь нэгэн зүгийг нэвчширтэв. Жулдраа миний сэтгэлд шар халдсандаа босоод ирвүү гэх бодол төрж сэрхэн харвал зулын гэрэл хөрх төдий тэртээд хэн нэгэн бүрлцгэжээ. Ээжи хинбэ хэмээн хоолон чичир сонсогдоход бийж басгүй хаж хинбэ гэлээ. Бучаан байна гэхийг сонсоод сая тавширч ахиулан харвал хөөрхий хөгшин хоёр гараан элгэндэн эвхэж нулимсанд норсондон хорсож зовоох улаан хацраан илж ядан айтаа юу гэв. Айтаа юу хэмээн багаяг дуурайн үг сольсон хэдий ч нэг л муу совин этгээд эзэн намайг чимээгүйхэн эзэмдэж авлаа. Бужаа чагунц насааним хүүхдүүд ичинхээгээ юу хэмээн мэдээ чимээг мэдэн бодлон шивэнснэн уруул нөмөлзөж дэмийл ташааны тавчан бээрсэн гарааран эмрэн өнөөмөхэн гэд нулимсэн жолоогүй алдуурав. Ээжи мянган зулын дэрэгдээс босон харайхад өнөөмөхэн өд болчихлоо гэв. Зайлуул тэгээ юу умаахам гэснэн ээжийн нүдэнд нулимс гүйлгэнэж гото өнөөмө хитэн хүүхэд нь хэцүүдэж дээ гэхэд бужаа чагунц ахин нэг алхам дөхөөд хэлээд яах вэ дантан охид гэснээ над руу харж ятаж зул өргөөд өгчих бүстэй юм алга гэв. Хин өгчихсэн бол хэмээн ангай зогссон миний дотор бал хийж бужаа чагунц намайг өгсөн хүний ясвар үлхаар иржээ гэдгийг тов тодорхой ухааран дэмийл ээжийг харвал бас гачлана гэснээ над руу харах нь яг л бужаа чагунцын харц шиг гуйсан аргацсан айс элт байлаа. Чингэтэл мөнөөхөн улай битгий үзүүл хэмээн дажигнаж алсан нүдгүй мэмийн дуу гэр дотроос гарч мөхэн өд болчихоо юу хэн миний банд очооч үүдийн уйсан гэрт ирэх хүн л эхэлж ордог юм шүү дээ гэв. Бужаа чагунц энэ хоёр чинь нэрэн ивэлдэг шүү хэмээн над руу за явах уу та гэсэн харцаар харлаа. Ээжи ман таг дуугүй. Яруухан ухаан нулимсандан шингэсэн мэт чимээгүй асгаруулах ажээ. Үг хүлээсний хэрэггүй юмсан чи. Явлаа. Анхны цас унсан шөнийн талаар бүдчин барин таваргаж хөрөв. Юунаас чим айсангүй, ягаад чим даарсангүй. Хэн нэг ядарсан хүн төшиг тулгуур болохын хаа нэгтээ айсан сандарсан хүмүүст нэмэр нүлэг болохын их хүсэл нь намайг өв татаж явлаа. Бунжаа чагунцын хот хоёр гэр юм. Нэг нь бурхан болооч. Тэрээр хүүхдэд дарагдсан хижил авгаа байлаа. Усан тусал шиг ижилхэн 7 шар охинтой билээ. Тэд бужаа чагунцын өмгөр боргорт уйлэлтэнд сууж байлаа. Намайг харснаа бүгд л хормой хотон хомж дор дорон суудал засан өөдөн гар дээшин суугаж үггүй зангав. Бүр худаг дээр таарах болгондоо бөөбө хэмээн шоолж уртулаан хэл гаргаж явдаг дунд охин хүртэл хөвнтэй дийлийнхэн сэмэрхий хормойг санд руу хомж авлаа. Би зулын гэрэл сөмөлзөх хойморд суухад бужаа чагунц бавгар дүүрэн эдээ тавьж тагш дүүрэн сүү барьлаа. Энэ мэд хүндлэлийг тэр болгон үзээгүй балчир сэтгэл барь залдавч эдээ амсаж сүү болгоод босоход бүгд дэрхийн дагав. Бүрлээ чин гэрийн өрх бүтээлтэй үүд уяатай ажээ. Ээл гэрийн барааг хараад л сэтгэл даарах шиг болсон ч бужаа чагунц хийгээд 7 шар охинд эрх хүний төшиг үзүүлж тунж шийдмэг алхав. Гадаа
тасхарангүй агаад бодхон бор толгодын дэрдэгээс холын тэрэгнийг эрлэмэд бүдэг гэгээ асах нь миний ижийн мянган зул билээ.